Мизу үзүүлж байна. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах бол. Монгол дулаахны 100 эрхэм нэвтрүүлгийг гүн хүндэтгэлтэй үздэг үзэгч таны амар амгалан гэрий. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин хойморт Монгол улсын хөдөлмөрийн баатар Далай даян даяар дурсагдах дархан авраг Баян мөнгө оролцож байгаа юм. Та бүхэн харж байгаа. Манай нэвтрүүлгийн зочин хоймор өнөөдөр хажууд нь хүн багтахааргүй дүүрэн байна. Энэ их том орон зайг Монголын их авраг, Монголын бяр танхи, оюун ухааны том төлөөлөгч эзэлж байгаад та нар баярлж байгаа хаа. Ашгийг ирдгүй манай нэвтрүүлэг бол сэтгэлийг ирдэг, үннийг ирдэг гэдэгт эргэлзэхийн аргагүй. Ярилцлагын эхний амыг хагалж Ануужин Гамби эхний асуултыг аврагын өмнө талбаасаа хэмээн хүсэж байна. За тэг гуруулаа яриагаа энэ сайхан хүнийг төрүүлсэн ижигээс тань эхлүүл ямар вэ гэж бодож чинь та ээжийн тухай сайхан үг хэлээд ээжийнхаа тухай сайхан дурсамж. Монгол улсын баруун хязгаар Увс аймгийн Харгассан 1943 оны ихэр цагаан морин жилийн өвлийн сар 29-нд төрсөн. Мөржилтэй. Миний ижи бол Арбан баядын хошууны алдарт хөх хөдөрхөх гэдэг хүний охин. За ингээд би ээжийнхаа 37 наснд аавынхаа 56 наснд энэ нэлээд нас агсан хүний хүүхэд отхонгүй. Ард түмэн нэг юмыг их хүлээдгийн өөрөөс чинь. Өөрөө чинь язгуурыг бол халах язгууртай. Завхан аймгийн юм уу одоо Увсаасараа урагшхан нэгэн аймгийн Луу Жинжингүний хөшөөний ч юм уу анхын чи Монгол гэдэг хүний өөрөөсөө даа гэж. Одоо бол Арбан баядын их барьтай бөхөө гэж ярих. Ер нь өөрөө халах гаралтай юм уу? Яг одоо баяд гаралтай хүн үү? За миний аав бол баяд хүн. За цэвэр баяд хүн. За тэгтээ бол бас учир шалтгаан ихвээ. Нууцлаг тийм асуудал бий л дээ. Одоо манай нутгийн өвгчүүлж байсан манай нутгийнхан бол миний аавын тухай бол тэгж их ярьж чаддаггүй. Тэ Эр Монгол гэдэг нэртэй хүн байсан. Тэгээс үлдээ одоо манай нутгад бол Түгж гэдэг нэр авсан. Тэгэхээр дам дуулахт бол тэр хүн Эр Монгол гэдэг нэртэй хүн. Тэгээд тэр янз бүрийн асуудлыг одоо хэлж болохгүй ерөөсө бүх юмыг л ерөөсө чи ярьж болохгүй л гэсэн даалгавартай юм шиг байна. Тэгээд Түгж гэдэг юм миний нэрийг гэж хэлсэн. Аавын садан төрлийн хүн гэж одоо байхгүй. Харгасан юм. Аавын ээж манад их настай хүртлээр байсан. Тэгээд аавын ээжд ярихсныг ээжээс би өөр энэ Улаанбаатар эзэн одоо дуулсан л та. Тэгээд дам дуулахна тийм одоо манжин одоо өрийн дансыг шатаасан хэрэгтэй. Тэгээд одоо зүхтэж гарсан юм уу тэр олон түмэн явуулсан юм уу ирнэг тийм маягийн одоо явдалтай хүн гэж. Тэгээд одоо Увс аймгийн Харгассан дээр тэр ор харих болоор дээр ингээд ирээд тэгээд тэнд хүнтэй одоо гэрүүл болоо сайхан амьдэрсэн. Тэгэхээр тэр бол бас яахаргүй бас байвал зөх тийм одоо сэжигтэйг юм байна гэсэн надад ойлголт байдаг. За сүүлд нь яг миний аав бол Завхан аймгийн Төдөвтэй нөмрөг сумуудаар одоо их гочдөг байсан.
Тэр бас нэг бас сэжиг мэжиг дүүлж ахны танилцж явсан юм уу? Яасан мэдэхгүй. Тэр бол нэг тийм сэжигтэй зүйл. Тэгээд надыг би нэг сайхан одоо тэр талаар мэдээд уулах хэвээр юмнаас салчихсан юм л да. Ягаад гэвэл голын сэнгэлтэгт би нэг бохирлдаа эрдэнэш рүү төрүүлчихээд яг наадам бол гарах гэж яасан чинь хой баян мөнхөө шамтарын хүн уулзна гэж яана гэж дуулахгүй. Хоёр өх дэвэ гарах гээд үзүр төрөөд одоо гарч гэж байдаг. Тэгээд эргэ харсан чинь нэг том цагаан сахалтай их настай хүн хөнөр хөтлүүлчихсээр залуу ирж байгаа. Нэг залуугаар хөтлүүлсэн хүн ирээд над аавын чинь одоо түүхийн тухай нэг сайхан ярьж өгөх гэсэн юм. Ямар ч байсан сайн нөхөд байсан бид нар хөөг нэг үнсчихгээд үүлгнаад их өндөр настай хүн тэгээд би за барилдчихгонгод хоёулаа уулзсан шүүгээд би тэгээд гараад барилд дуусчихад тэр хойтлын тусгай бэлдсэн гэртор уулаад цай хоол болоод бүх яриад ингээл байгаад гараад ирэхлээр бүх хүн тараа явсан байсан. Тэгээд тэр хүний олоогүй тэр нэлээ юм ярихгүй байсан болов уу гэж. Тэр өвгөцгийн чинь тухай ярих хүн байсан. Ярих хүн байсан. Тэгээд ийм өчир мэдүүлгэл юм байдаг юм. Тэгээд би өөрөө бол мэдхгүй миний ээж бол баяд хүн. Одоо би их хөсөлтгөлдөө тэр хүний одоо удам судар янз бүрийн болох юмсан гэж. Монгол тулхтны 100 эрхэм. Самжил явхамын заяач юм болтоо. Оюутнаа яолхий шимэнүүгээр эхлүүлдэж шүү дээ. Оюутнуудын яолхийг би энийг дуулаад эхлүүлдэж шүү дээ. Нэмэн дөрдөг шинэ саран. Орой байжсэн байгаа юм шүү тэрсээ жигтэй. Нэмэн ойрхон айл байгаа юм шүү дээ. Орой байжсэн байгаа. Юу бодож байна? Орой байхад модны хөн суужсэн байгаа ш. Тэрийг үл би. Ойрхон айл байгаа юм шүү. Айл дотор ор байгаа юм шүү. Тэр бас. Тийм янз байгаа юм те. Үзэгчдийн сонирхлыг бодож шилтгэж байгаа юм биш. Анхны загтлаас эхэлмээр санагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр нууцгай байх хэвээр асуудлыг тэг шамаагүй дэлгэж болох юм. Одоо бид нарт бол нуух юм байхгүй юу? Байхгүй дээ. Тэгээ миний нүдэд 16 долоотойгоос сайн нүд байна гэж өөрөө боддог юм. Тэгээд бид энэ Дэжинбэ гэдэг одоо хүнийг сонгож яваад одоо 51 тэгшилдээ ингээд танилаа сууж байна. 16 долоотой л гэрэлсэн байлээ өөрөө. Би бол нэг 17 өнгөрөөл гэрэлсэн хүн. Бид хоёр бол одоогоор бол тийм нэг эрт задарсан хүүхдүүд юм уу тийм нэг тийм л улсууд л да. Тэгээд тэр анхны загтлын тухайд би сонсомоор байна. Ийм уран зэлсэн хүн нэг сонин загтал бичээ. Тэр одоо яг тэр үед чинь бид загтлыг чинь шүлэг зээлдэж ялээ шүү дээ. За. Тэгээд нөгөө хайр дурлалын тухай бичдэг шүлэг болддог. Чи нэг хүн дайтайхан шүлэг өссөг найз надад өгч гэж. Тэгээд ингээл тийм ээ. Уулын цэцэг алга боловч улаан цэцэг зөөхөн. Улс амтан олон боловч учрах нэг ганц. Учрах нэг ганц гэдэг ингээд ганцаараа хуулаад. Ганцаараа үдээрээ гал тийгээрээ гээл. Тэгээд бичдэг байсан. Тэгээ би энэ одоо гэрүүл болсон Дэжинбэ гэдэг одоо хөнтөө бол энэ чи тэссэн юм. Би тэр чинь одоо нэг жүжиг дугуйлан боловч танилцчихсан. Энэ ч одоо их айхтар хөөгтүүд бас захиа өгсөн байна надаас тэр. Тэр захиаг багш нарт аваач дээ. Энэ хөөгт надад ийм захиа өгч яагаад өгчдөг гэж байгаа. Тэгээд айгаад одоо бид нэр юм бичүүлдэг. Тэгээд би байрны зөвлөлийн дарга, сурагчдын зөвлөлийн дарга тэр үед том дарга. Тэ би ч одоо ерөөсө дандаа дарга гэдэг юм шүү дээ. Яа. Ерөөсө нэгдүгээр анги дөрөв ангин дарга болсон. Тэгээд одоо ерөөсө түүнээс тэгээд дээш нь явдаг уу? Дээш явдаг. Дунд дарга гэдэг. Дундаас доошоо дарга гэдэг. За. Тэ дотор байрны хөвгтийн бөөс цохно гэж мундаг ажил болдог. Тэр одоо өвлөө хөөтөн сумын албан хаагч нар дайчлагч ирж субайд нөхөр цогно шүү дээ. Тэгээд тэрийг оройд ингэж унтсноо одоо ингээд цагаан давуу мав одоо орсноо энэ төр гэж бас шалгаж үзэж болно. Цэвэр байна уу, нүцгэлж гавцсан байна уу, нөгөө гэхэд юм замцтайгаад хөнжид орцсон байна уу гэдгийг чи шалгана шүү дээ. Тэгээд тийм одоо эрх мэдэлтэй хүн чинь тэгээ шалгаж яваад нөгөө захаагаан бичиг ном тавчулж яваад нөгөө тхий чинь эрх мэдлээрээ шалгаж явна шүү дээ. Тэгээд чи наадах номон дотор чи юм биш уншаарай өгчглээ. Өгчгээ тэгэл гараад ирсэ тэр орой багш нар хамтраас өгчглээ да. Нөгөө гүгээд ирэхдээ булаагаад авъя багш нарт өгдөг юм гэж. Би тэгээгүй булааж яваад зүхтаа гараад тэнд чи бэлдээд байсан. Та нэг сургууль зохиогдсон спортын арга хэмжээний бүх төрөлд төрүүлчихэд
Тэгээд тэрийг л одоо манай муу Дижимбэ нөгөө хардаг охин маань одоо харж тэрийг л сонсож байгаа болов гэж тэр нь л одоо танд юунаас илүү их том шагналсан тэр гэж Суманд ангадгүй спорт. За тэгээ волейбол тоглоод миний волейболын баг төрүүлчих, диск ядраа төрүүлчихлээ, уртын дээр харайлтан төрүүлчихлээ, бөхтөн төрүүлчихлээ, ширээний теннис төрүүлчихлээ. За тэгээд одоо тэнд чинь хичнээн бил 12 төрлийн спортын 11-д төрүүлчихлээ. Тэгээд 12 дахь спорт нь 10,000 метрийн гүйлт байхгүй. Би өдөржин тэмцээнд ороод барил дээрээсээ бүр ядарсан. Тэгсэн манай багш нар 10,000-д бас төрүүлнэ. Ганцыг шүлдэж болохгүй гэдэг юм байна. Эхлээч яах нэг жоохон хүчин гамнаад гүйжсэн чинь урд нэг тийм харт өрсөйхтэй намхан майкэлтэй нөхрөл гүйгээд байна. Гэхдээ би бодлоо за энийг Шингис гэж яваад л одоо дайрандаа л гэж бодож байна. Тэгээд хоёр дахь тойрог дуусаад ирэхэд дайрах гэсэн нөгөөд чинь бардаггүй шүү. Нэмээд байна үгүй. Тэгээд дээрээс сүйдээ бүр хамгийн сүүлийн тойрогн дээр бүр барахаа боллоо шүү. Би айгүй хойдлынхан урдхан байдхан хойдхан өндөг үзэгдэх юм байна шүү. Тэгээд ирээс тэр чигтэл барианд орчтой юм. Гэхдээ тэгээд би ч одоо ингэ за барсангүй өрөнгөөгөө бараагүй юм шиг юу ярихгүй. Одоо юун хүн бэ энэ. Хаанаас гадарсан хүн бэ гэсэн чинь сургийн дуулаад байсан чинь цэргийн албанаас тэр хавар ирсэн. Нэг цэргийн марш нөгөөдөө сурцсан нөхөр. Тэгээ би 2 дугаар байранд ганц спортод ороод бусд нь бүгд төрүүлсэн. Тэгсэн чинь оройн галын наадам хийгээд надад одоо ерөөсө бүх спортод төрүүлсэн нэг спортод одоо хоёрт орсон ийм одоо амжилттай манай сургуулийн сурагчдыг надад чинь одоо янз бүрийн эрен даав одоо тэгээ молко жижиг одоо тэр үчир одоо хоёр төрлийн молко гэж аимшигтай ховор юм байл шүү дээ. Тэгээд одоо ямар намуу цэцэг гэдэг савн. Тэгээд одоо ерөөсөө тийм баахан л одоо тэнд байгаа юм ал одоо ямар тэр спортгадыг зохион байгуулах зардал мардал байсан юм хаанаас гаргасан тийм авсан байна. Тэгээд гал түлээл одоо ерөөсөө намайг гişin дээр шагнал гардуулаад тэгээд ингээл одоо даяар дурсахтаа одоо дархаа ургуул гэж яриажсэн байхгүй. Тэгсэн би дотор нь бодож ирсэн. За нэг энэ шиг хөдлөө яриулж байхгүй байх та гэж бодож ирсэн байхгүй. Гэхдээ тэгээд юм их сонирн байдаг. Тэгэл бодож байгаа тэрүүгээ бач явах тийг болгоо нөгөө дийжин бохин харж байгаа болов. Харин тэгэл ирсэн гэж ааш. Тэгэл байжсэн чинь одоо би одоо гэр бүлдээ инээдtiv л дээ. Тэгээд өөрийнхөө наарандаа гарцсан нөгөөхөө дэлгэцгээс үжитл цонхныг юм цогт юм байх шүү. Тэгээд одоо дотроос харагдахгүй тэгээ очиж харсан чинь нөгөө дийжин бохин зонх цогч юм шүү. Тэгсэн чинь одоо бидэн тэр сурагчид тэдэн чинь ороод ирнэ ашаа гэж чадахгүй. Хоо сайн уу гэдэг тэгсэн баяр хүргээ за баяр тэгэл тасгүр яваад гэж. Тэгээ би одоо тэгдэм гээд чи шуналтай гэж нөхсөв анхан шагнал авч яхад цонхоор ханцсан одоо. Ö çamur derin keçine yanıldı yapçı çökçine çiğin ama apçı dostluk var dedim. Тэгээд одоо тийм ихтэй дээр сурагчийн амьдэрч үү гэдэг чинь. Нэг моржиж унтаад өглөө үүрээр эрт тусаал орлоо шүү. Одоо ирэн яадаг ус гоё манай хүн ирэн унтааг болтой захаа уншсан болтой. Тэгэд ингэ байж тэгсэн маа номаа гэдэг чинь. Номаа үтсэн дотор нэг юм байна шүү. Миний захааг эргүүлээд өгч гисэн болов. Тэглээч гисэн баяр багш нар таваач өгөөгүй. Хариуг нь өгч гисэн бол баяр. Тэгээд тэр үед нэг гэдрийн голын мэснээс нэг шарга мөр байсан. Тэг мэс татдаг мөрийн дэрэг мөр байх. Тэр шарга мөрийн хашаал одоо нэг хүн тоодгүй. Тэр нэг хашаал өвсөж чийжээ. Тэр үл гүйчлээ. Тэгээд тэр өглөө хүүхдүүдийг босгодог, гимнастик хийлэгдэг, хоолнд оруулдаг байхгүй. Нөгөө захааг чинь уншаал. Хэддэг уншаал товчхон. Тэгэл ингээл одоо захааныхаа хариуг л авсан та. Юу гэж хэлсэн байх юм? Гөрөө ийм юм бодж явдаг бол боллоо яах вэ? Тэгэхээр арай эртөө байгаа юм шиг л гэсэн байсан. Ер нь тийм. Суухачин хэцэлэн болдоо. Тэгээд хүүхдүүдийн чинь тэр үед бол ингэ штэ. Холбоо тоглож байгаа нэгэл А-дар нэмсэн Б тэнцэх нь амьдрал гээл. Байшингийн хан дээр итэ би чадасаар чиш хоог ин ягаал. Өвгдээд сэн нутаглуулахад уйлж хамт байлаа. Өлгий жих хоёр ихад инээж хамт байлаа. Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа. Үхэхгүй юм шиг хоёулаа. Ургаж хамт байлаа. Чамдан би хайргүй байхын аргагүй. Монгол тулхтны 100 эрхэм
За тэгээд одоо шуналтаач гэдэг юм уу тийм ээ. Тэгээд одоо шуналтааг нь бол би хүлээж зөвшөөрч байгаа. Бүхний холбооны үйл ажиллагаанд яхан шүүмжлэлтэй хандаж хэдэн жилийн өмнө мэдээ хүчтэй тэмцэж байсан да өөрөө. Тийм ээ. Тэгээ хэдэн жил завсарлаа. Энэ бол би бол хөдөө бага байхад бол хоёр их том бух мөргөлдөөд ялагдсан бух нэг 40 хэд хоног шавар дотор хэвчихдэг. Тэгээ бие агсрааж байгаа бос ширээд үздэг. Энэ шиг ийм амьсгаа бие амраасан тим пауз болов. Яагаад одоо нэг хэсэг чимээгүй болов? Би бол бас бүтээл хийж байна, бас ном бичиж байна, бүх юм их судалж байна. Тэндээ цагаан зараад сайхан одоо хөдөө мөр уяад байна яваад энийг нэг 6 жил чимээгүй байлаа. За. Гэтэл өнөөдөр ягаад тэгэд чимээгүй болчихгүй та босоод ирвэ. Би одоо 3 хоногийн төрөл босоод ирлээ. Дахиад уу? Дахиад. За. Тэ. Одоо яасан бөхтэй зэрэг Унтаж байсан арслан сэрлээ. Болгоомжтой байхтун. Болгоомжтой байхтун. За. Ягаад сэрж байгаа юм гэвэл энэ Монгол үндэсний спортч 93 наадам чинь ЮНЕСКОгийн шугамаар дэлхийн соёлын өвсөмд орчихлоо. Орцсон. Энийг би 14 жилийн төрөнд бүтээлийнхаа нэгэнд хэлж ирсэн. Күнт монголчуудаас гүнтэр өдөртний дүүхийн сан гомрөкнүүдээс үнтэр дан гэж. Тэр ингээ ясаар боллоо. Одоо сая нөгөө генсийн номд биччихгүй яав. За ингээд энэ бүхний чинь дэлхийн дахны нэр суурь ахаад байдаг. Одоо дотор талд нь технологийн шинжил байдаггүй. Бууж өгдөг, мөнгө авдаг, допинг хэрэглэдэг. За барилдааны дүрэн болвол нэг л хойноос бариулаад дуусгадаг. Наатал нь биенүү фигүр, цаатал Монгол өхөн хөдөлгөөний ур чадвар. Тэгээд үзэж байгаа хүмүүс мөнгөөр үзэж байгаа. Тэр хүмүүсүүдийн сэтгэлийн таашаал өгөх сайхан одоо гялалдсан одоо хөдөлгөөн байхгүй бол мек техник устдаад. За. Ингээд их хэлдэг дахиад. Тэгээ энийг ямар хэлбэрээр тэмцэх вэ? Бид холбоог шинжил. Барилдааныхаа дүрмжөө хойцолд оруулчих юм. Тэгээ боломжийн сайхан күнээр холбооныхаа дарга тавьчихна. Нэмд орж одоо өнөө худлын 20 жилийг хаваачд. Бүх юм хэмжээтэй. Монгол бүх аваргууд арсан заанууд ороод ирэхдээ зэрэг гэрийн жавар өргөлээ. Тэгээ миний хүүхдийн толгойдоор гар хөрлөө. Миний хүүгийн хэмэр сэргэлээ. Гэж ингэж Энэ их сэтгэлийг сэтгэлийг яг авч хадгалах хэрэгтэй. бүтэн үлдэх. Тий. Одоо бол яаж яах вэ? Улсын начин лавгс руу ороод ирлээ. Хүн юу гэж бодож байгаа вэ? Энэ ч мөнгөний начин болов ямар бол гэж бодно шүү дээ. Энэ чинь тэр хүний итгэл үнэмшил, шүтлэг, бишрлийг хоёр хувааж байгаа. Тийм учраас өнөөдөр бүхийг бүх шиг болгох юм бол гарцааг бол лавгс руу начин орж ирлээ. Гэж итгэх болготол бид бүхийг тийм л хийн өөр бусдын бидэнд хэрэг байхгүй. За тэгээ улс төрд нэг хэсэг орсон шүү. Улс төрд орлоо. Улс төрийг яагаад болов? Түүхийн багшгүй шүү дээ. За. Түүхийн нийгэм ухааны багшин гэдэг чинь нийгмийг таньдаг хүн байдаг байхгүй юу? Тийм учраас улс төрд л өөр ярихгүй мэрэгжлээр улс багшин дээр сургуулийн би түүх анги төгсөн шүү. Бас улс төрд оролцох юм бас оргисон шүү дээ. Яг гоо нэг оролцоогүй чинь их хурлд нэр дэвшээ санал өгөхгүй байгаа юм чи яах юм? Айманкод ерөөсөө юм одоо хүний мэсгүй. Тэгээ хүний мэстэй болох гэвэл би нэг 14-ийнхээ 7-аг зарах юм л дээ тийм ээ. Тэгээ өөр ямар хүний мэс байх би ямар дарга зэрэг их ажил хийж хүн амтнтайгаа яа хянгалах одоо нэг ерөнхийлөгч байсан бол хүний мэсгүй одоо ингэх гэж тийм ээ. Би хүний амьдралыг шийдчих юм надад баг өөрөө л барилчихсан. За тэгээд одоо шуналтаач гэдэг юм уу тийм ээ. Тэгээ одоо шуналтааг нь бол би хүлээж зөвшөөрч байгаа. Шуналгүй хүн чаана байх. Тэгэхдээ би бол ямар шуналтааг юм бэ гэвэл ажиллаж амьдрахын шуналтааг. Одоо тэр бол хүлээж зөвшөөр. Би одоо 10 настайгаас өнчрэл модноо зэвэрлээд өнөөдөр хүртэл одоо 70 настай би ажиллаад явчих. Тэгэхээр би ажиллаж амьдрахын шуналтааг юм аа. Тэр юу юм тэг шилдэг юм болов уу гэж ингэж бодож идэг л дээ. Хагас зуун жилийн ганцаар л миний ялалт гэж таны номыг уншижсэн. Тэгээд яагаад номоо хагас зуун жилийн ганцаар л гэж тэр нэрийг зориуд өгсөн юм бэ? Тийм ээ би тэр их бодож явж гисэн юм аа. Тэгээд энэ бол зөвхөн бөхөд ганцаардсан зүйл биш. Тэгээд өнөөдөр бол би амьдралд бас их ганцаарч явсан. 1953 оны одоо 8 дугаар сард миний аав ээж тус миний 10 настай. Тэгээд түүнээс хойш миний амьдрал манай гэрүүд бол өстой өвлийн гүйтэн агаар одоо өстой хаалгаар усан ордог адил амьдралын гашуун юм болго нэмэрсэн л дээ.
Би бол ээж талаас 8 үеийн бүх гэдэг юм. Тэгээд ах бол 16-та 5-та 6-та. Би бол нэг 10 настай. Тэгээд л бид нэг өдөр би баахан хүүхдүүдтэй барилдаад. Тэгээд бүгдийн дийс. Нэгд хөөгд тунс. Тэгээд хувийн тус авч явсан удагаас. Тэгээд усаавал гэр явж ятал чин хөөгтүүд хойноос ирээд зөмөр шаасыг мундаг өгөхгүй юм. Яасаа ах тэр барилдаг хөөгтөө шигээд намайг чин цамц юм ураад илс цацаад миний байж явсан хувийн тус руу илсгээгээд усгээ. Ингээд тэгээ байж ятал шарган сорг гэдэг хүн байсан. Тэр сорг гэдэг хүн ирж хөөж явуулсан л да. Тэгсэн чинь ах маань нэг айлын гэрийн одоо бүрлэг гэж ярьд юм анахт бол одоо өөрөөр гэр шинэгээр барьж байгаа. Тэгээд хүний гэрийн бүрлэг гэж юм зараа өгсөн. Ээжд одоо манай их дотны хүн байсан айл байсан юм. Тэгээд ээж бол за би одоо найр хөрөнд очиод яах вэ? Ханы жил маань ингээд өд болцсон юм чинь за миний хүү оч гэгээд ахрын хоньнаас хийсэн юм сайхан цагаан дээдэн ахта өмсгсөн байхгүй. Тэгээд тэр өмсгөөд очиод орой шөнө ирсэн ахтай маргааш өглөө усаал адуу чөдөртөө морилгоо явж яхад нь хуучин дээл өмсөж ах явж явахгүй. Тэгэхээр ээж баярлаадгүй миний хүү одоо ухаарж байгаа юм байна да шиндээ тайдаа тавьчихгээд хуучин өмсөө явж хүүгийнхэн дээлийг сайхан янзлаад хийчих нэг арганаас авахлаа. Юус авах юм байхгүй нэг их ураад зах махын ураад ингээд сумг ураачихсан. Тэгээд энийгээр цууцуудаад. Тэгээд ах мөр чөдөртөө хоёрмаар аваад ирсэнгүй яасан юм дээд ингээд ингэсэн чинь өцгөрөө барилдаа болоод би одоо нэг үеийн гэтэн залуучуудыг сүг хайсан юм аа. Тэгээд найр тараад гэрлүү явж исэн чинь тэр залуучууд ирээд намайг зодаад ингээд дуурай хийчихсэн гэдэг. Тэгээд хоёр эрэгтэй хөхт үлдсэн хүн хоёулаа нэг өдөр ийм юм болчиход. Тэгээд ээж маань гэрийн сүйдэрт гараад үйлсэн. Тэгээд тэр санаас гарт. Маш ээж бидний сүйдэрт суугаад үйлчээсэн. Тэр хажууд зогссон. Миний стрэг ясабдах шиг. Тэгээд ясраас тэгээд миний юм хасан жилийн ганцаардлыг тэгвэл тэр өдрөөс л тэгсэн. Тэгээд үчирт. $58 он юм уу да 1958 онд ээжтэй гоёлаа. Ингээд үлдсэн би сургуулиас нэг жил завсрагдаад ах маань зэрэгт явцсан 3 жилээ зэрэгт. Тэгээд ээжтэй ирж нэг жил үлжсэн. Тэгээд өдөр нь төлөөд өгөөд харган өрөөд би одоо хүүхдүүд аваач үзүүлсэн. Бараг 10 шахам километр хоёр уулд авсан тийм газраас харганы гол гэдэг мөс өрдөг. Тэндээс бургас өрдөг. Тэгээд авчиж одоо төлөөтэй бол хоньны хариулаад явахлаараа харгамд өрөөд ирдэг. Ортууз гэдэг одоо галаасаадаг тийм мод байдаг юм. Манад нэг тийм зараа шиг өргөстэй. Тэрийг дөөжрээд өвдөө дүрхтэл галаасаагаад ээжтэй цайж ханж өгөөл. Орой болох ээж хүччихээд гадаараа мал ороод эргүүлэл хараад хот молорыг тойрчгээд тэгээд унтаал ингэж яасан. Тэгээд би нэг жил ээжийнхээ одоо ачиг хариулж ээж минь одоо их баярлж байсан тэр үед би нэг хөө отхонгүй тэгэж асруулж байна гэвэл юу баярлаа тэгэл үлчижсэн байхад надаас нууцхан тийм байдалтай байсан та. Монгол тулхтны 100 эрхэм. Нулимс ойрхон уу? Нулимс их ойрхонтой юу? Их ойрхонтой. Их л усрахаг байна дээ. Усрахаг байна уу? Ер нь өрн нэмгэн байна уу? Урчлан ертөнцийн юмыг бас олон талаас их бодож зовлон зүдгүү жаргал цангилыг нэвт ойлгодог болов гэж бас бахарх. Би нэг хятадын нэг том яруу наригчийн шүлгээс татаж хэлэхэд энэ нулимсны шалтгаан бол ийм юм л да. Орчлон таныхын тоолонгоор нулимс аян дан асгар муу гэж. Энэ үг юм аа. Үнэн баг.
Тий. Энэ үнэн байх. Орчлон гих таньсан байх гэж юу ядч. Тэгээд хаяа нэг хэлдэг байсан юм. Аав нь манай мө палаах эдгээр амьд байсан бол чиний сайхан барьж байгааг харуул яасан их баярлах бол та гэж тэгж хэлээд өөрөө баярлал. Тэгтээ миний ээжтэй намайг сайхан барилдаж сайхан одоо дархан авраг болоход одоо дэлхийн авраг болоход амьд сүрэн байж бүгдийг үтсэн шүү. Тэгээд яг тэр нэг арсанд хүн 7-8 даргалдаг юм хэлээ. Тэгээд зовж өссөн ич байгаа. Сайхан одоо тийм баяр баясгалтай үеч бас үтсэн. Ингээд өөлдөх хүн дотор цагаан байдаг. Бүх юм төгждөг их сайхан байдаг шүү дээ. 90 тэгээд гол нь бол бүхэд их ганцаарч байсан. Бас 91-ний бараг 60-70% бүхэн ганцаардл. Тэгээ одоо өөрөөр хэлбэл Увсан аймгаас чинь надаас төрөний бүх барьжсэн хүн байхгүй. Тэгээд одоо ерөөсөө эвгэнтх нь одоо их олон төрөөс юм авраг гараад ирсэн. Миний хойноос 40-40 бүх гараад ирсэн. Тэгээд энэ байдал бол бүхэн одоо энэ дэвжэн дээр бол бас зохих хэмжээний хүмүүсүүдийн одоо сонирхлыг хөдөлгөж хийсэн. Зарим нь ч одоо гайхширал, зарим нь бахархал, зарим нь одоо атаархал иймэрхүү юмнууд гарч ирсэн. Тэгээ энэ бол надад одоо асар их хэмжээний талаар ярих юм байна. Бүхийн талбар яг тэр ногоон зүйлэг талбайдаар одоо үзэгч нар барилж яхад бол одоо барилдлаа, унлаа, ингэж хийлээ, давлаа гэл ингэж л байдаг. За яг дотор амьдрал бол тэнд чи одоо олон янзын буцалж ийд юм шүү дээ. Шулуун дардан замаар яваагүй гэдэг бол сүүлийн үед бол би одоо өрөх хөөхтүүд минь хөөхтч минь барилдлаа, шавнэр минь олон сайхан бөгчүүд барилдчихэд байна. Тэгээд ирэхтэй зэрэг одоо бас тийм хавчлага янз бүрийн юмнууд дарамт үзүүлж эхэлж байгаа. Тэрүүнээс болж Сүхбаатар одоо эдгээр залуу насндаа 30 гэт наснаа зоодог тайлж гэвгэнт гэнэ. Энэ бол одоо миний одоо бүхний ногоон дэвжин дээр одоо ер нь одоо эвгүй байдалд орсон. Ер нь одоо би ч барилтхаа үнэн шударгаар олон жил барилтлаа. Тэгээд би ногоон дэвжин намайг бас ягаад ингэж ийм байдалд оруулж ирээ гэж сэтгэл эмзэглүүлмээр юм болсон л да. Тэгээд хүү маань улсын наадам дугуй үзүүлээд байхад арслан солихгүй нэ хүртэл байлгаж байгаа зэрэг тэгэл их олон янзын ийм юмнууд цуурхалж ихтэйдээд. Монгол улсын үндэсний их баяр наадам Ардаа Юусгалын 83 жилийн он их баяр наадамд 3512 бүх барилдсанаас Төв аймгийн сэргэлийн сумын харьяат бишрэл тойлын дэвжээний өөх Монгол улсын аврага Авган Сандангийн Сүхбаатар үлж Ус аймгийн харгас сумын уугууд Монгол газар компани өөх Монгол улсын гарит Баян мөнхийн ган дохтох үзүүрлээ. Тэгэхээр ийм одоо бэрхшээлтэй талууд одоо зөндөө гарч ирдэг юм л та. Тэгээ би одоо 2 дугаар номоо бичиж байгаа. Анхны ном бичсэн 2 дугаар дэвтэр дээр бол энэ байдлыг ерөн одоо нээн өгөө бичнэ гэж бодож байгаа. Тэгээ ерөн тэгээд хойч үеийнхэнд ямар хэрэгтэй өгвөл ерөн одоо юмд битээ шантраараа. Ерөн хүн бол эрх хүн ганцаарддаг юм байлаа шүү. Эдгийг энэ номоор хэлэх гэж байгаа юм би. Эцсийн эрх хүн ганцаарддаг юм байлаа шүү. Тэгээ би ганцаар байсан тэгтээ ганцаарддаг юм байлаа шүү. Даяар дурсаг талайдын дархан авраг баян мөнгө 1968 оноос эхлэн ардын төрийнхөө их баяр наадамд 9 удаа дөрвөлж хамгийн дээд амжилтад хүрээд байна. Нэгийн давана засуулууд байраа гэж гарах гэж яхад тэр чадаар онгод орж байгаа даа онгод орно гэж яриад байгаа баг тийм л юм болж байгаа юм шиг. Тий. Ерэн хөл чангараад л одоо за ерэн ажиж эхэллээ гэх баяг юм байна. Бодсон шүү дээ. Тэгээ гоё мууийг ямар шиг алгацнаа бараг мэдэхгүй шүү дээ. Тэгээ маргааш нөгөөдөр нь бол одоо нэлээд барилдчихсан көрсдөг одоо наранд бордчихсан гоё чинь Улаанбаатар алгацсан байдаг шүү. Тэгээд тэр одоо ер нь их л хэцүү үе юм да тэр. Мөнхөт Баян мөнх гэдэг хоёр хүн Монголын бүхийн түүхэнд Оонын эвэр шиг гарч ирсэн хоёр том бүх гэж би хүлээн зөвшөөрдөг. Тэгээ та хоёр бол хэрвээ Бяр Тэнхэний эр зоригийн Авхаал самбааны эртээ хутгнууд юм бол та хоёр бие биендээ билүүн байсан. Хин нэг нь бие бинийгээ тодтогж байсан. Тэгээ та хоёрыг бол Төв халахын бөхчүүд, Баруун Монголын бөхчүүд хоёрыг бол хагарах ажлыг та хоёрыг хийсэн гэж. Хоёр гэмтэн та хоёрыг гэж үздэг. Энийг зөвшөөрөх үү? Зөвшөөрөх. Яагаад? Тэр чин за би Баруун Монголын бөхийг өдөртөд бүгдийн зохион байгуулдаг юм байж. За. Мөнхбат Төв халахын бөхийг зохион байгуулдаг юм байж. За. Тэгээд наадам боллоо. За гэж үзье. За. Би ч одоо 100 ч юм уу. Мөнхбат 200 ч юм уу. Ийм бөхөө зохиолоо наадам боллоо гэж үзэхдээ бол тэд битүүрийн югэнд орохгүй. Солныхаа эрен байр гараад
авдаг хүнээ амлж аваад хайдгаан хаяал ундгаан уймал баяр наадам Монгол бүхийнхээ зүй тогтлоор ороод явна. Та бол дайм боллоо сэлэм аав хоёр талаас 200 хүн уулзчихлаа тэрүүн дотор зохион байгуул чи энэ хатах битгий хатах наадах гэж чадах уу? Яаж чадахгүй шүү дээ. Тэр чинь бол тэр яваад очтол чинь хэдийг хатгаад алчихсан л байж шүү дээ. Аль чадaltaа таслагдсан л байж шүү дээ. Тэр ихтэй тэр их олон хүний тулааны чинь бид хоёр хүн зохион байгуул чи тэг гэсэн ингэ зогсчих юм гэж юрдээ бат. Аха. Гүйгүй тэгээд тэр нэг доторх нэг зан ааш нэг хүмүүсийн хоорондоо харьцаанд л цав суулгасан энэ хоёр бол нэг тийм нэг адилхан алдаатай болсон гэж ярьдаг байхгүй ард түмэн. Та хоёр биеиндээ хайртай. Үгүй хайртай чинь би нэг удаа хэлсэн үг байгаа шүү дээ. Би одоо нүцгэн биеэрээ көлстэй нүцгэн биеэрээ уулзсан хүн бол миний гэрүүл байх хоёр дахин мөнхөд байх гэж би хэлж байгаа шүү дээ. Их гоё хэлсэн байна. Ямар сайхан үг байна. Тэгэхээр чинь көлстэй биеэрээ ясныхан көлстэй биеэр тийм удаан цагийг амьдрал там дөнгөрөөс хоёр хүн чинь ясаан таньсан хоёр хүн байна. Ясаан таньсан хоёр хүн. Буюун ухаан мах биш. Көлс биш. Тэгэхээр ийм хоёр хүн чинь одоо өнөөдөр биеийг хүндэтгэж явдаг. За ирдэгтэй үед манай гоёс мастер дахин их хийж эсвэл төвд цэвэрлж тэрийн оргын 8 дахь медалийг авсан байна. Мөнх бат Баянмөнх хоёрыг манай үзэгчид хоёр мөнх гэж ярьдаг. Үнэхээр энэ хоёр үндэсний наадамдан 10 жил хүч шалгаран тунаж тулж дэлхийн дэржээр 10 жил зам нийгэн ханилсан хэн хэнийхэн битгүүлийг ханган урагш нахиулж айдадна улсын дэржээ дэлхийн дэржинд хүргэж гаргасан бибинийхэн яргуч тэмцсэн андууд. Яг төрүүлэл гэртээ харьсан дамбадаржээ цуснаар байсан. Тэгээд улсуудын дээр долоогийн даванд хэнийг хаялаа гэхдээ би мэдэхгүй байлаа шүү дээ. Долоогийн даванд хэнийг амлж байснаа мэдэхгүй. Одоо Мөнхбаттай барилдах юм бодож явсан. Тэрүүгээр бодож явдаг юм байлгүй тэгээ мартсан. Мөнхбат Баянмөнх хоёрын одоо тэр наадмын төрөний төлөө тэмцлийг ашиглаж өөрийнхөө үзэл санааг дэврэгж байгаа хүмүүсүүд юм шүү. Надад хурц ирээд хэлдэг юм. Одоо Мөнхбат ингэж хэлж байна гэл. За. Тэ. Халахын даван дээр дөрвдөн хөгдөх тоглоулахгүй гэж Мөнхбат хэлж байна гэл. За. Маргааш нь очив Мөнхбат за чи яагаад хэлж вэ? За Баянмөнх юм чи ил далдаа энэ улсууд чинь байж та манайд орсон чамааг муу хэлдэг. Танайд орсон намайг муу хэлдэг. Энийг муу хэлж байгаа юмнуудын үгэнд л бүү ороорой. Чи витер биевина муу хэлэх юм бол хоёудаа хоёр үнийхээ улааны үрээ харж байгаад худлаа үнэ хоёрыг шууд хэлж бай. Тэгэхгүй үдирээс энэ бүтэхгүй нэрнэ гэдэг. Дундуур норж бидний хооронд өөрийнхөө үзэл санаа үзэл суртал өөрийнхөө үзэл баримтлалыг битүүрээ төлөөлүүлж гаргасан болохоос биш битүүр хоорондоо бол барилдсан битүүрээ хожсон одоо алдсан юм байгаа л бах улсын наадуудаас нь жилээс юм байгаа л бах бахархалтай сайхан юм байгаа л бах битүүр хасагдж байсан тэн дотор миний бахарх шивдэг юм битүүрийн одоо бивиндээ бууж өгч ард түмнээр хураагүй битүүр бивиндээ бууж өгч нэг ч хураагүй сайхан том гавьяа дээр тэр их сайхан юм байна. Хоёр мөнх 60 хэдэн онд барилдаад хоёулаа төрүүлээгөө хасагдаад Дөмөл Арслан төрүүлээгөө тий. Тэр жил бас нэг хоёр талд хоёр мөнх авраг бас хоёулаа хүнээс асуугаад хоёулаа төрүүлэхгүй байх гэсэн утгатай тийм хариулт авч ирсэн гэж ярьдаг. Тий. Тэгэхээр бас нэг тийм нэг зүүн совин. Тий, зүүн совин одоо Мөнхбат ч одоо хэлдэг юм надад. Би одоо ингээд тэр жил очиад нэг Америкийн гэсэн хүнээс асуусан чинь одоо Баянмөнх төрийн хэн төрүүлэх үү гэж асуулаар хэн ч төрүүлэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр тэгвэл чиний мэддэг гэж юу байд. Битүүрээс хэн төрүүлдэг юм гэдэг би гараа явсан юм гэж байгаа юм л та. Зүгээр тэр бол аргагүй тийм цаг байсан. Би бол яасан мөхтэй зэрэг тэгээд би шуудагдаж аваад дээш нь татаад өргөд шидж. Тэгээ босоод ирсэн чинь нэг бүдлэн болоод нэг тийм л би ямар ч байсан л одоо хаях нь хайж яадаг бүр шуудгаас татаад гэтэл одоо ерөөсөө би давдаггүй. Тэгээд би гараад гомдаад үүлээд нулимсарчаад тэгж байгаа зүйдэлт юм байна шүү. Үгүй энэ ч ямар сонин зүйдэл юм котыг давж яадаг. Тэгээ би баяр байдгүй. Тэгээ босоод би цаагаа ууч гэдэг гэр бүлдээ хэллээлээд байж юм байдаг. Гэхдээ би ингэ зүйдэлж явах юм одоо ямар сони юм бэ гэж. Тэгсэн чинь за яах вэ тэр зүйд ян зүрл байдаг юм одоо.
зүйд ямар хамаатай юм гэх шагуул юм ярьж байна. Наадам дээр одоо тэр 69 онд ямар асуудал болсон бэхлээр дөрөвтүүд Монкот төр дуунаад тэгээд нөгөө хаялж чадахгүй болохоор битүүрийг шуудагдсан. Шуудагдаа би шуудгнаас ингээ татаад өргө хайсан. Тэгсэн чинь Монкот одоо ийм дүрэн байхгүй, үнэхээр ийм дүрэн байхгүй. Шуудагдуулд. Төвдөнд орж байгаагаас асуусан юм гэнэ л одоо ийм бөх яав хавдруулжин золгуулж ирсэн гэж. Тэгээ би одоо өргөөл Монкотыг яг ингээд яг зүйдлсэн шиг хайчихад тэгээд одоо бүдлэн болоод одоо ийм байхгүй Монкот маргалдлаггүй яах төрч. Тэгээд ингэхдээ зэрэг үнэхээр дүрмэнд байхгүй юм гээд битүр хоёуланг хасаа ийцсэн. Тэгээд би машиндаа суугаад яг гэрлүүгээ явах гэж яхад бодогчээсэнгүй нэг өцгтөр үлээ өөрөөр одоо зүйдлсэн зүйд минь айхтар таажтай гэж. Тиймэрхүү зөм бэлгийн юм уу одоо көсөл мөрөөд нэг юмд их чиглээд ирэхлээр тэгдэм юм яад юм уу бас тиймэрхүү тохиолдол гардаг шүү. Тэгэхээр бүхэнтэй бол бүх хүн бүдүүн үсэнд гэж ярьдаг бид нар. Яг учрыг ухаад асуух юм бол хариулах залуу хүн бас ховор. Тэгэхээр та тайлж өгөөч. Тэр юу гэсэн үг өрсөлдөгчийг бүү бас. Монгол өгч нь ганц тохоо хөрөөл болоо. Нэг тохоо хөрөөл нэг жилийн ажил дуусаа шүү дээ. Монгол өгхийн одоо 6 дархлаа байд юм. Тэгээ 6 дархлааны нэг дархлаа бол гогтунахгүй барилж зоол авдаг. Одоо бид 3-ын даваанд нэг одоо ягаач одоо нэг энэ ягаач баян Монкаврыг дийлэхгүй дайлуу энийг би хаяа нэг тийм тааруухан бог авчихсан байна. Гэтэл тэр хүн шал өөр юм бодож өв минийхээс өөр. Би юу тэргүй дийлэхгүй. Тийм учраас би ийм алхам хийн гэдэг нь бас миний бодож байгаагүй бодчихсон явахгүй тэр хүн. Тэр санаа зөрчих юм бол нэг тохиолдчих юм бай гэдэг юм. Тийм учраас тэр Монгол өгчүүд сургасан сургаал бол тэр бүхэн бүдүү өвсөн гэдэг бол яасан Монгол үндэсний өгхийн барилдаанд бол одоо онцгой бодож явах хэрэгтэй зүйл тэр. Монгол тулхтны 100 эрхэм. Сургамжтай тэгээд ам мэхэнд орж ирсэн барилдаа над ганцхан барилдаа би. Би 90 хүний тэр барилдаан дээр бол хүнтэй ярьдаггүй ерөөсөө ирнэ. Тэр 74 онд одоо хаврын Максэр багш Монкот эднэр намайг 5 төрүүлэх юм бол одоо ярьсан л да. Тэгээд эвнэртэй болгоно Максэр багш та хоёрыг дэвтээ дэмжинтэй байлгана. Одоо ерөөсөө ингээд энэ жил чамаа 5 төрүүлэхийг дэмжинэ гэдэг. Би 90 дотор идэхгүй байсан. Тэгээд л одоо сайхан үгүй яалаа цаа хоолой чийж уулаа архитектар чихлуулаа ингээд бид нар чинь бас сайхан байж байгаад наадамд ороо явчихсан. Тэгээд өчиг төрөөд Монкот төрүүлдсэн. Тэгээд Монкотын би көлийг аваад көлээр автсан байсан. Тэгсэн чинь тэр үед надын бодогч байгаа юм. Гэхдээ эн чинь одоо тэртээ тэр намайг 5 төрүүлгэн гэсэн юм чинь би одоо нэг хайхтар чангад айч хаяад яах үгээд айтайхан аваачдад унах гэдэл явж исэн чинь гинтхэн ашгараад тонгорсон. Салтайлыг адалваны араас ав тонгоогоод тэгээд цаашаа намаа даалгүй тохоогоор унаал дээгүр даваад намайг дорон хийгээл тэгэл босоод ирсэн байхгүй. Тэгээд босоод ирэнгүүт чи дэвээ явчихдаг юм байна гэдэг чинь. Тэгээ өрөөд ирэхлээр би хэлдэг чи унтсан шүү дээ. Тэгвэл яах вэ гэж. Такма авуултаа гэх ингэхгүй юу. Чи давлага такма өгч байгаа байх гэхээр такма донгоогоод авсан халсан малгаа аваад гүйч гисэн. Би чинь такма өгсөнгүй болчихгүй тэр чинь. Тэгээд ирээсээ тэрэнд би одоо ирээсээ одоо зурагдар байд юм л нэлээд дуртай дургу алхаад энэ дөрөд гарч яваа. Би нэг тэр аммакинд нэг удаа л орсон юм шүү. Тэр өөр одоо тийм аммакинд итгэдэггүй ерөөсөө. Тэгээ барилдаан дунд чинь одоо тэгийг ийги би давчгийг жоохон байж байгаа аварга жоохон одоо надтай ноцолдож байгаад хаяараа би бас нэг золон төмөнд бол танд гар хөрхлөл өсрөөд явчих нь хаашаа юм жоохон барилж байгаа хаяараа маяр гэдэг гарддаг. Өө би дэмий битээ донгосгоо дараад айдаг гэсэн. Хүмүүсийн анхаарлын төвд байгаа хүмүүсийн тухай онгой их гардаг. Тэр хүмүүстэй холбогдож. Тэгээ яагаад чинь миний насныхын хүртэл таны тухай тийм яриа их сонсогддгийн. Тэгэхээр түүнийг таны хурц ухаантай бас холбоотой бахаа гэж ингэж бодож тайлж явдгийн. Тэгэхээр та үнийг хэрхэн хүлээж авдгүй юу гэж боддгоо? Гэхдээ тэгээд одоо олон төмөн онёгоо зохиогоол зарим үед нь би боддог юм л да. Би чинь бас нэг улныг баясуулагч гэдэг золдог юм л да. Тэр цолныхоо юм хийж байгаа юм. Улныг баясуулагч гэдэг цол улсаас өгсөн юм чинь олон төмөн надаар баясчлаа гэдэг. Одоо жин хасж явах чинь хачин болно шүү дээ. Одоо би шөөрэ олон жил жин хассан манай дамдын шаруу хойлогж ойдөв. Одоо их олон хүн жин хасдаг. Тэгээ ч одоо бүр барилдах гээд байдаг, жингэн буулах гээд юм идмээр байдаг. Тэгээ идэхлээр жин нэмэгдэх гээд. Гүүгээд одоо хөлсөөр тэнхээд дууссан байдаг. Тэгээ халуун пааруур орвол. Тэгээ ч одоо 90 градусын тэргээ заацсан байт юм. Өс бол энэ шатчих шиг л болно шүү дээ. Яс ингээд өсөл шатж байгаа биш байгаа гэмээр болддог юм аахгүй. Тэгээ хөлс гарах. Тэгээ тэрийн дотор ч одоо нөгөөдөл биш бас дасгалжуулагч гэсэн. Тэрүүнд чинь
Өгчүүчүүд гармаар байна гэж ашиглалт. Тэгэхээр л би одоо за чи одоо олон юм ярих юм байхгүй чи. Их орноо бод. Ард түмнээн бод. Нөгөө юу нөө ихнэр хөөхтэй бод чи. Ямар медальтай ямар амтан болсон жингээр хасагчгаад ирлээ гэж харих юм уу чи. Сайхан дуу гээл гадаа хаалганы завсар дуулж өгöd. Тэгээд иймэрхүү юмнууд бол тий. Тэгээ нөгөөдөл чинь бүр үхлээш татлааш энэ дотор үхэх юм угаар ашиглаж ил байна. Ер нь айхтар юм болно шүү дээ. Баян мөн кавраг үндэсний барилдааныхаа баялаг дуршлагыг самбо чөлөөт бүхний арга техниктэй хослон эзэмссэний үрээр дэлхийн бүсдэнгүүдтэй энэ зэрэгсэж самбо чөлөөт бүхний дэлхийн аваргын хүндэт алдарт хүрсэн билээ. Монгол хүмүүс бид нэг өөрсдийнхаа даруй зангаас болдгийм үү нэгийг энэ хорвоогоос явсны дараа алдраг авьяагийн их ярих гадал мөн хөлгөөд хөшөө дурсгал их босгодог. Тэгвэл энэ сайхан хүнтэй уулзж байгаагийнх та Монгол бүхийн ноён ориглын хувьд Монголын энэ бүхийн спортод таны хийсэн гавьяа гэж танаас шууд асуучих бол та ямар зүйлийг хэлэх вэ? За юунууд бол би одоо төрийн наадмын төрөг хоёр оронтой тоод хөргөсөн. 1987 оны улсын баяр наадам 522 бүх барилдаснаас дархан өвөр баян мөнх ёсын даван дархан өвөр царин тогтой өвдөж ородуулан улстан анхудагаан 10 хан төрүүллээ. Баян мөнх өвөр 43 тайда баяр наадмын төрөв болсноор үнэн хүү харьцгүй хүчтэн гэдгэн харууллаа. Хүн бол ер нь 10 жилийн хугацаатай болдог хоёр их байд бол ер нь сайн болж хоёр л байлдаг. За ийм учраас би бол яг өөрт оногдсон тэр 27 настай 50 жил байд 37 настай 60 жил байд төрүүлсэн 10 жилийн дараа тэр хоёр том ойд төрүүлсэндээ баярлж явдаг л да би их бахархаж дотроо өөрөө их өөртөө их баярлж явдаг юм тий. Олон жил хамгийн олон жил баярлалаа. 29 жил төрийн наадам төрүүлэх хэмжээний одоо тийм төвшөнд барилдсан байна. 29 жил. Тэгэхээр энэ бол их баггүй зүйлээ гэж боддог. Монгол тулхтны 100 эрхэм. Нууц товчооны 750 жилийн ойгоор нөгөө барилдаан болоход тэр өдөөгийн арал дээр тэгэхэд үзүр төрөний барилдаанд Батэрдэн аварга та хоёр барилдаанд Батэрдэн аварга төрүүлж байгаа та нэг гайхамшигтай үг хэлжсэн. Энэ бол Монголын ард түмний зүрх сэтгэлд бол үнэхээр хоног шиж үлдсэн үг гэж. Би одоо тэн дээр хэлжсэн л да 92 жил бол би улсын наадам барилдаагүй. 750 жил барилдаа энэ төрүүлэх санаатай л байсан. За тэгээд Батэрдэн 3 төрүүлчихсэн ийм бөх байсан. 2 төрүүлж ялуу дарах аваргал болоогүй ямарч байсан. Тэгээд аяа аварга болсон байлгүй тий. Тэгээд тэн дээр очиод би төрүүлдсэн. За нэг цаг орчим ноцолцсон юм а. Хоёр ч удаа би хойно гараад явчих байснаа ашиглаж чадаагүй. Тэгээ байж өтл манай нэвтрүүлж Ганбаатар талигаш биш үү? Тэр маань хэд одоо бүх тайлбарлаж ясан үе тэр одоо яг тэр хүмүүс чинь чимээг уулаас утсан тэр тайлбарлаж байгаа одоо хэлж байгаа бол маш тодорхой сонсогч байгаа юм л да. Гэсэн Батэрдэн аварга Баян мөнх аваргын том хөхтэй чацуу гэдэг байхгүй юу? Үнэхээр энэ тийм л дээ. Тэ логиктэй миний том хөх. Тэгэхээр одоо би тэр үнд хэлдэй бодгцсан надад. Тэгээд Батэрдэн их биеэм барьсан. Би энэ тэгээд хөхтэйгээ чацууг нэг дийлэхгүй байж дийлээд аваачтай одоо сайхан ширүүхэн барилдаад дийлээд хайж байгуул хамаалах. Тэгэхгүй дийлэхгүй тэгээ нэг дийлэх гээд байгаа юм шиг. Энд чинь бүхийн хэмэрл умдаа гэж хаана байгаа вүлээ. Ах захын ёс минь хаана байгаа вүлээ. Өргөн олон түмэн харж яадаг энэ юу гэж бодож яах вэ? Миний ерэн зөв байны уруу байна уу гэсэн юм над бодогцсон. Тэгээд би яг Батэрднийг заач дуртай барьцсан барь. Ингээд би ирсэн үндэсэндээ буужааг өгөл дээ. Тэгтээ ухсгаад шуудгадад авсан. Тэгээд ноцолдсон чи яг хоёр шуудгаас бариад авсан юм чинь татаал авч таяхгүй. Тэгээд их баярлсан да. Туг тоорол хөрөөр ирж яхад микрофоныг шууд ингээд аваад юм ярьж чадахгүй над руу түлхгээд юу ч хэлэх залууч байсан. Тэгээд зодог шуудгийн садан төрөл. Монгол одоо зодог шуудгаас бүхийн талбад гарсан бүх амд найзтай мэд хүргье. Би бол бүхийн үнэн төгөөсгдөж унлаа гэж ярьсан л да. Амуу хатан их ухаалчдаг амттай нэг байж шүү. Номын шад уйлдаг, нойрон дундаа зүйдэлдэг. Тийм хүн байж шүү. Санаат нэг. Нэвтрүүлэг дээр уулздаг. Нэвтрүүлэг цуглаа уулздаг. Нэвтрүүлэг тархлаа учирдаг. Одоо ингээд хэмжээс ингээд балар аддаг байхгүй. Хэмжээ гадчих. Хил гараа ивчлээ. Нэвтрүүлэг. За бүгд рэкора. За. Мотор явлаа.
одоо юу юунаас ичдэг юм дээ одоо. Өөрөө ч мэдж байгаа шүү дээ. Аа. Өөрийнхөө төлөө ичих чинь гайгүй. Аа. Ухаатаа би энэ буруу юм хийж ингэж яадаг юм. Күн юмнаас ичих чинь гэж байна шүү дээ. За Тухайн хүн ч ойлгож өгөхгүй. Ямар нэгэн юмыг хүн авах сайхан. Авсан хөрсөн юм хамгаалах хэрэг шүү. харин Тийм учраас одоо улсын алдар цол авч байна. Ялангуяа арслан ийм цолыг авчихад дараа нэг 2-ын давааны вандтай ноцолдоод дийлдэггүй 3-ын даваа их гэлтэл ноцолдоод тэгэл тэр аманд гарч исэн банди чинээ том хүн өөрийнхөө барьсаар барьж байгаа л өргөөл өө хэдхэн илүүгээ харуулаад чичгэж байгаа юм. Тэгээ тийм юм бол төрийн түүгэн гаргаж яахгүй яасан. Бидний үед бол зүгээр 1-2-ын даваа зүгээр салхинд тэр авраг гэдэг нэртэй хамт явдаг байхгүй гэж. Зодгон өмсөд солоо дуудуулаад ирэхэд Кэмер сэргэн хүчмөлчин зангираад ирдэг алдар сууднууд 3-4-ийн даваанд ам бохтуулаа даанч төвөхгүй широод болж байна. одоо баядын нэг хамгийн одоо гүн сэтгэлгээний гүн ухааны дуу гэж олонгүй далаа гэдэг дууг аялж явах үе сонсч ирсэн. Олон хүний дундаас охин өрн хөөрхийгээд нэг сайхан дуу. Тэгээд энэ дууны философи гэж дууны гүн ухаан гэдэг ямар их агуу юм байдгийг дуундаан хүртэл гүн ухаантай энэ ард түмний үр хөөхөд өнөөдрийн энэ залуучууд маань гүн ухааны тэр нэг суур дэвсгэр нь ямар шүү байгаа юм бол энд хэр сэтгэлж овдгоо. Тэгээд энэ манай боловсролын систем бол ер нь нэг л юмд гаж утчихсан байна. За Ерөөсөө л одоо их л эрдэм сурах хэрэгтэй гэдэг. Ерөөсөө эрдэмтэй л одоо гадаад гэж сурчихсан. Тэгэл янз бүрийн төвийг голлоод жинхэнэ одоо хүн байхын учир. Төвийн дотор Монгол хүн байхын учир. Бидний өвөг дээдс ямар захаастай, ямар ухаантай, ямар суйртай ус байх юм гэдгийг л одоо эзэмшүүлэх. Тэр хүмүүс тийм суур ухааны эзэмшүүлэх. А нөгөө нэг нь бол их орны таниулах. Одоо өнөөдөр одоо хоргон тог үйзээгөө залуучууд 48 мянга баг шүү дээ. Тэгэхээр та нар одоо Японд бол мэдж л байгаа бах. Сургуулийн насны сургуулийн урд насны хүүхдүүд чинь одоо тэр орон нутгаан үзүүлэл манай агуу их охин ардл гэдэг чинь ийм төвхтэйгээд усан дотор байгаа жоох арлыг үзүүлээд тэр хэдэн хүүхдүүдийг чинь автобус суулгаж авч яваад ирээсэ бичиг үсэг заахаас нь түрүүн тэр Японы жижиг арлын төлөө Америкээс уцахгүй болтол нь ухуулчих шүү дээ. Тэг чинь энэ Монгол оронд байгаа тэр одоо Алтай ханга энэ одоо говь дорнтын удам тал энэ одоо эрэнд тэр одоо шилийн богд энийг чинь одоо үзээгүй залуучууд олон байгаа. Энийгээр чинь бахархуулж юуны урд би их хоронтой хайртай хүн болох хэрэгтэй гэж бодож. Хоёрдугаар өвгдээ эцсийнхэн өвлж ирсэн тэр их ухааныг гүн ухааныг мэдж авах хэрэгтэй юуны урд бол. Би англи хэлний сэдв юм тэр гэж бодож. Хиний дуулаа сайн. Адарс хавар үг айн хоёлаа тий. Тэнгүүн таларын гөрхдөн сэргэлэн хангар түндэмэн сэтгэлэмэн үгийг дамжуулаарай. Бодонгөндө хөрөхгүй байна. ган тахтах маань мөн их гоё дуулах юм аа. Тэр ээжийн чансан цай гэдэг дууны одоо оранжирог дотор нь одоо хэн орж байгаа юм л та. Ган тахтах дуулж байгаа нэг уртын дуу. Хөргөн чин дуулах уу? Сүхбаатар дуулах уу? Хөөхн ерөөсөө дуулахгүй гэл гүгээд байдаг юм. Тэр аминд тулхлаа хөөхн дуулчих шүү. Өө за Тий. гандахтахыг дуулахаар уйлдгоо. Айдаж уулахгүй гандагдахыг дуулахаар. Гандагдахын хоёр барилдаа нэг бол хоёулангийн энэ бүхин одоо түүхэнд аргамикийн түүхэнд одоо үлдсэн юм шүү. За барьцгүй. Саний потавэрдэ гардаа та.
Тэгэд бол ган тогтохын тэр Сүхбаатарыг зааны даван дээр хайсан мэх бол одоо үнэхээр энэ тэр Күндижингийн бүх тэгээд сүүлийн одоо дээгүүр даваанууд гардаг. Сүүлд бас мегмар сүрэнг нэг аялаа. Энэ ч мегмар сүрэн гарцах сөгч алдсан юм. За өөрөө ингээд хариуг унаа алдсан. Энэ дээр нь сандраа дээрээс нь дараа давна гэсэн дараа давна гэхээр сэжиж байгаа юм гээд одоо суганд мэрэгцэн л дээ. Тэгээд оройн би ачуухгүйгүй чи яад сугыг олж харва гэсэн чи тэр чин сугч байна лээ, салтаач байна лээ, зөндөө зай байжсэн. Тэгээд би тэр үгээр л гарсан юм гэж байгаа. Сайхан эр хүнд чинь одоо хүүхнүүд сүйд болдог. Тэр үед л одоо бүх нэртэй суунагээд дуурийн театрын хэдэн хүүхэн хөтөлцөөд гүйж явахыг мэдэх юм. Тухайд бол одоо баян мөнгө бат нартай суун гэдэг юм уу нэг сайн бөхтэй суугээд одоо өөрийн хүүхнүүд мөн их гүйж байсан санагдах юм. Тэггүй тэр их мэдэж байгаа шүү. Мэдэж байгаа юм аа тэр. Гэхдээ яагаад болоо? Сайхангүй яагаад болоо хойзээ. Хөрхний дург. Тэгээд өөрөө чинь залуу энэ сайхан эрбэр хансан ийм сайхан гялалдсан зандан шиг ястай нэг зүлэгцэн зандан шиг юм явах чинь бол хөөхнүүд их дурлж байсан байх та. Гэхдээ хэмээх барилдаа завгүй явлаа шүү дээ. Энэ ясны тэр үе чинь байна шүү дээ. Амьдрал орчлон салдсан хүмүүс байлаа шүү дээ. Улсын шгшээ. Би энэ дээр бол зочинтойгоо санаа зөрж байна. Ямар ч байхгүй гудамжид харж явтаад барилдаад хаалгаар ороод барилдаад гэртээ ороод барилдаад гүн ч одоо ингэж дандаа барилдаан байсан гэж авгаагаа сууж хаяал ингэж байсан гэж бол би ерөөсөө итгэхгүй юм. Юу тож барил. Тэр одоо болтож бай. Хайр дурлал тэр юм чинь одоо мэдээ сэтгэх гэх тийм их амархан хугацаа байд юм. Гэхдээ хүн та нарыг одоо сонирхож байсан байгаа шүү. Сайхан босгоо. Түг яаж мэдэх юм бэ? Тэр одоо яаж мэд цаг гаргаж хийж мэдэн шүү дээ. Мэдрэгдэхгүй үний юм гэж ерөөсөө байдгүй. Тийм үү. Хэрвээ үнэн хайрлал бол тэр мэдрэгдэл байсан бай таараа. Тийм юм байна. Бодохгүй шүү дээ тэр гэж. Энэ одоо амтан болсон тиймэрхүү хүн тааралгүй яах вэ гэдэг. Тэр бол сэтгэлд л одоо ороод гарах юм гэхээс биш. Би за нэг дуудуулъя. Харин хар нүдэн чамаагаа харж л суух минь хизээ юм болдоо. Өөрийн зөвхөлдөг мэдэж байна л дээ. Тэгээд энийг бол ямар газар бичсэн бол ямар сайхан хэлж чадж байна гэж бодоод дуулсан чинь хангаан нурууны одоо солонготын даваанаас машин суудсан байхад дэвтрэн бариад хажууд нь энэ дууныг бичсэн мэглээ гэж хүнээс дуулж. Өнөөдөр яг дуул төгтэй л дээ, дуулган төгтэй. Би бас хартаа нэг бадаг байгаа. Нэмэн дүрдэг шиний сарн нэг л зөөлхөн дэшээгэн тэгдэж мандах юм сайны хидэт инкри чамаагаан санжил суухмэн заяа юм да гэж байгаа. Зүгээр санжил явна гэхээр лавл авгааны шүүн гэж сэжиж байгаа юм байна. Тийм сэжгийг ярьж байгаа. Техник байтугай энэ дуу гарсны дараагаар манай лавсрангийн авгаа чинь бол тийм ногоон шар нүдтэй биш, хонин бур нүдтэй хүүхэн байдаг. Чи яагаад харын хар нүдтэй хүүхэн гэж бичиж байгаа юм? Тэр сэжиглсэн хүн биш үү? Тэр тэгж таарна. Тэгээ альва хүний ийсэн. За бол сэжиглэгдэг л дээ. Гэхдээ бол би одоо хууч цуул шиг тэгээд зориулсан хүний нуучхад өөр нэр тавьчихдаг хүн биш л дээ. Ер нь тэгээд зориулсан бол зориулсан тэгэл яг хэвдээ ингээд хайрын тухай юм чи би их баг очдөг хүн. Монгол тулхтны 100 эрхэм. Залуу цагийн хайр өдөл өвгөн насан дээр гэж ирдэг гэдэг хандаа хайртай болж байгаа биз? Ямар арга бах тэр тухай яриад. Тэр тухай дэвэн дэлхийн юм ярмаар байна. Очоод загнаа намайг. Хөгшин байна. Зурагтар дэм юм ярьж яах гэсэн юм бэ гэдэг юм шүү дээ. Би гэртээ бол өөрөөсөө их хөгчгөл байдаг шүү дээ. Миний юм хэн авсан бэ? Ямар хулгайч авсан бэ гэдэг. Ганцхан хулгайч байгаа манайд өөр хүн байхгүй гэдэг. Таны гэргий 44 жил ардын хүүхдүүдэд эрдэм заагаад гавьяад багш салах та их нэртэй зориулж шүлэг битсэн гэдэг. Дууны үг. Дууны үг. Юу гэсэн нэртэй? Хурамстын бисгүй гэж. Окторгон салхи орой дээр искэрсэн
умаг бардам Замбуулангийн омголон дагшин амьдралд хурамстын зэнхэр тэнгэрээс заларч ирсэн бүсгүй минь хувь заяаны эрхээр ханилт суусан дагин минь яаж хэлсэн юм бол гэж бодоод байсан. Тийм мөнхөрч удмыг минь хэлэх гэж өгсөн буйд нь мөнхөрч амьдрах өрсийг минь амилуулж өгсөн шийдтэн гэж. Сайн яруу найрагчийн одоо сайн шүлгийг бол өөрөө бичдэггүй бурхан хэлж өгдөг гэдэг юм л да. Тэгээ тэр үед л одоо бурхан бууж орж ирэл Баянмөнхийн чихэнд л одоо хэлсэн байна да. Та нэр хажуу шүлэг дуу гэж яриад байх зүгээр. Гэтэ бол бидний чинь бас тэр дорч нэг хэсэг биш байна шүү дээ бас. Та нар томорчход бид нар бол энэ дорног бас нэг шүлэг мөгөнд дуучихдаг тэр хамтлан явж байвал боллоо шүү дээ. Ерэн яруур харцахыг бол одоо бүхний дуу одоо түүхшэс дээринч дэмэрхүү. Тэн чин барилддаг яруу харцах бор харцах гэж хоёр хүн шүү дээ. Тэгээ ахтай. Тэгээд яруур харцах нь жигүүртэй үстэй. Гэж тийм ээ. Тэр одоо гараа дэвээ одоо тэгээд өрөө шаваа тэгээд гартаа нэгэхэд ишүүхэндээ чадaltaа даа гэж. Одоо өөрөөр хэлбэл эдгээр залуу наснда дааж ажигшгүй явждаг гэж яддаг штэ. Тэгэхээр яруур харцах нь ишүүхэндээ хүчтэй дэ гэдэг баггүй. Ишүү гэдэг ихлээр хүчтэй байд юм байна л. Тэгэхээр бас зарим юмнууд бол шоуч юм шиг бодоод байгаа юм л. Тэгсэн төрсөн ахтай хоёрын л одоо ийм одоо бие биенээ мөрөөдсөн. Тэгээд одоо ийм ахтар дуу шүү дээ. Хөлстэй нүцгэн биеэрээ уулдсан хүн бол минийг эргүүл байх хоёр дахь мөнгө бод байх гэж хэлж байгаа шүү дээ. Их гоё хэлсэн байна. Тий. Дарс цаахар мөрөн дээр хөөгийг агсаж, мадралд сайхан нутгаан өвгдийн үеэс хамгаалсан. Барилд саар өвдөг шороодог далай дайчин аврах Баатар дайчин удамтай Монгол миний их орон гэж манай нэг нэртэй яруу найрагчийн сайхан мөрүүдэд орсон тэр хүчтэй бяртай сайхан бүхэнтэй өнөөдрийнхэн энэ гайхалтай мартагдчихгүй гिचэн өнгөрөөлөө. Та нартай баярлалаа.